За сайн байцгаана уу? Сайхан шинэлсэн үү? Манай Darkinbeg сонсдог сонсогчдоо. Тэгээд нэг юм хэлэхэд зөндөө хүмүүс комментээр манай интро дээр явдаг дууг асуусан бэлээ. Тэгээд энэ дууны нэрийг Улаан нүдэн лам гэдэг, Балмад гэдэг BLMD гэдэг хамтлаг дуулсан. Тийм бас дахиад нэг битээр нөгөө урьдан жил подкаст анх эхлүүлж байхдаа Dark Valentine гэдэг нэг 2 сараас 14 хүртэл 14 дугаар шинээр хийжсэн. Тэгээд энэ жил Dark Valentine битээр хийгээд ярьжсэн боловч юусаа амжсангүй. Гэхдээ удахгүй битээр 3 сард ч бас өөр дахиад богино хэмжээний дугаарууд хийж магадгүй. За тэгээд хэрэгээ эхлэхээс өмнө хэлтгээрээ subscribe дараарай, notification-ыг on болгоорой. Тэгээд би өнөөдрийнхөө хэрэгээрээ Robert Maudsley гэдэг нэг сонирхолтой цуврал алуурчны талаар ярихаар бэлдсэн. За Robert John Maudsley 1953 оны 6 дугаар сарын 26-нд Английн Ливерпулд төрсөн. Ээжийг нь Jean Maudsley, аавыг нь George Maudsley гэдэг. Тэгээ Роберт төрсөн эхний өдрөөсөө хойш л ер нь бол амьдрал нь тамшиг байсан гэхэд болно. Тэгээ аавынх нь хувьд гэвэл аав нь хуучин сүг үзэлтэй, хүүхдүүд тэ зөвхөн зодуулж, загнуулж, шийтгүүлж ижил юм ойлгоно. Тэрнээс бол юу ч ойлгохгүй гэж боддог. Тэгээ бүр жоохон нэраа бахаас нь л эхлээд одоо хүүхдүүдэд жоохон л болох юм бол дугаа олох гээд бүр амар ойролдог, зоддог байсан. Харин ээж Жиний хувьд гэх юм бол аав нь ингээд хүүхдүүдэд зодоход юу ч хэлтгүү, хажууд нь ингээд зүгээр л хараа зогсож байдаг. Тэгээ бас хүүхдүүдэд ерөөсөө тоодгүй, хүүхдүүдтэйгээ тоглох байтахаа ер нь бол баг үг дуурт өчгүй байсан гэсэн. Тэгээ Роберт айлын баг нь дээрээ 2 ахтай нэг эгчтэй. Тэгээ Робертыг 6 сартай ахт нь хажуу айлынхан хүн цагдаа руу залгаснаар эгч дүүс одоо гэлэнмаануудын асрамжийн газар руу очиж амьдрахаар болдог дөрвөлээ. Хэдий гэлэнмаанаар нь ээж аав нь биш ч гэсэн одоо ядчил өдөр болгон аавдаа зодуулах аюулаас ангижирсан. Тэгээ хүүхдүүд бүгдээрээ асрамжинд очихдоо жоохон байсан хамгийн таван л гэхэд бараг 4-тэй байна уу да 5-тай байсан болохоор ээж аваагаа ерөөсөө мэдтгүү. Тэг гэлэманаар нь ээж аваагүй үнчин гэж хүүхдүүдэд хэлжсэн болохоор ерөөсөө үнчин гэдэгтээ итгээд бараг 10 гаруй жил тэр асрамжундаа амьдраа байжсэн чинь хамгийн том эгчийг нь эхлээд үрчилж авах хүсэлт ирсэн байна л та. Тэгсэн чинь хүүхэд өршлүүлэх газар нь нэг дуудлага яриад саяны ирсэн өрчлүүлэх хүсэлтэд болиулж хаа. Тэгээ бид нэр эгчдүүд дөрвөлнг нь нэг айлд өрчлүүлж болох хүсэлт ирлээ. Тэр нь энэ дөрвөн эмээ өвөө юм байна гэд эмээ өвгийнхаа нэр дээр өрчлүүлж очсон ч яг үнэндээ ээж аваахаа хуучин гэртээ буцаад очичтой. Тэгээ Робертын хувьд 6 сартай ахтай асрамжинд очсон болохоор одоо юу ч санахгүй байгаа штэ. Тэгээ бусад ах эгч нь ч гэсэн санахгүй байгаа л да. Тэгтээ одоо яг л ингээд танихгүй 2 ах эгч 2 дээр ирж байгаа юм шиг санагдчихсэн хүүхдүүдэд. За тэгээ нөгөө муухай зоддог ээж аав дээрээ буцаж очоод хүчирхийлэл бол тун удалгүй эхэлсэн. Юу ч болоогүй байхад хүүхдүүдийг байнгын зоддог бас нэн ядуу байсан болохоор аав нь хүүхдүүдэд дэлгүүрээс хоол хулгаал гэж хэлдэг. Тэгээ цагтаад баригдчих юм бол цагтаад баригдлаа гэж нэмэж хүртэл зоддог байсан. Тэгээ хүүхдүүдээ тижээж чадахгүй байж ич дээрэс нь одоо нэмэж дахин 8 хүүхдийг төрүүлсэн. Тэгээ одоо нийт 12 хүүхдүүдтэй болчих жоохгүй. Тэгэл хүүхдүүд бол бүгдээрээ ээж автайгаа ингээд жижигхэн байшинд ямар ч ор төр байхгүй нөхцөлд шууд шалан дээр унтдаг. Бүгдэнд нь ганц л хувцас байдаг. Тэгээ хувцаа угаадгүй шүү. Угааж ерөөсөө чаддгүй. Яагаад тэгэхээр өрөвдөлтөй ганцхан л эдэлжийн хувцастайдаг болохоор. За тэгээ бие махбодын хүчирхийллээс гадна байнгын аав нь одоо ингээл хизээ уур нүрээ зодохвол гэсэн айдаснаас болоод хүүхдүүд байнгын сэтгэлэн төгсдөг болсон. Бас ах дүүсийн хэлснээр аав нь бол Робертыг бүр илүүгээр шийтгэж зоддог. Тэгээ Робертыг бусад хүүхдүүдээс илүүгээр бүр үзэн яддаг. Тэгээ бүр нэг удаа Робертыг жижигхэн өрөөнд хэдэн 7 хоногор гаргахгүйгээр хордог байсан. Зөвхөн хоол усал ингээд Робертод оруулж өгдөг. Тэгээ өнгөтэй хаяада бас аав нь орж ирээд хүүгээ хүчнэдэг байсан. Тэгээ энэ үед чинь хүүхий Роберт чинь дөнгөжл 10-11 настай байсан шүү дээ. Тэгээ аавынхаа шийтгэл улаан бүрэл чангарсаар бүр сүултээ таягаараа хүнд бууныхаа артлаар хүртэл зоддог болсон. Буугаар хүнийг ингээд цохорч бүр аригаас нь хүртэл цааш нь ингээд бицраад гэмтдэг шүү дээ. Тэгээ тийм хүнд юмар хүртэл цогтөг байсан. Тэгээ ингээд жил байж агаад нийгмийн ажилтан дахин Робертын гэрт ирээд шалгаад одоо энэ ч өстой юу болоод байгаа юм бэ? Хүүхэд ерөөсөө амьдрахаар нөхцөл биш байна гэд дахиад бүх хүүхдүүдийг асрамжийн газар руу явуулдаг. Тэгээ хүүхдүүд асрамжийн газарт 15-16 нас хүртлээр байжгаад бүгдээрээ цухтаахаар шидэд зарим нь Ливерпул руу, зарим нь Англи одоо өөр хотууд руу цухтааж явдаг.
хүүхдүүд ингээд асрамжийн газараасаа цухтаасныг бодвол одоо тэр газар нь бас л хогийн байсан болохоор цухтаж явсан баг. Тэгээ Робертийн асрамжийн газарт байсныхын талаар бол ерөөсөө мэдээлэл байхгүй байлаа. За ингээд Роберт 16 тайдаа Лондон руу ямар ч мөнгөгүй өмсөн хувцаснаас өөр юмгүй очиж эхлээд Мерсер хулгай хийж байгаа тэр мөнгө нь хангалтгүй байснасаа болоод биеэ үнэлж эхэлсэн. Тэгээ тэр үедээ биеэ үнэлэгчид маш ихээр харт амхи татдаг байсан, уудаг байсан. Тийм болохоор Роберт ч гэсэн харт амхинд орж дээрээс нь өдөр болох маш ихээр уудаг болчтой. Ингээд 18 хүрээд Роберт биеэ үнэлэгчийн ажлыг өдөр шөнөгүй хийжсэн. Ихэнхдээ үйлчлүүлэгчтэй баарнаас олж авдаг. Тэгээд энэ ажлаа хийж явах явцдаа бол хүнд бол байнгын дээрэмдүүлж исэн, хүчндүүлж исэн, зодуулж исэн гэж ерөөсөө ингээл завлаа араараасаа тасрахгүй байсан. Амьдрал нь бол ерөөсөө л ингээд амьдын там шиг байсан. Тэгэд ийм хүнд хэцүү амьдралаасаа болоод Робертийн сэтгэл санаа ч гэсэн дагаад хэцүү болж исэн, янз бүрийн сэтгцэн өвчтэй болж исэн. Тэгээд шизотой, сэтгэлийн гүн хямралтай, депрессэнд орсон. Яг ямар төрлийн сэтгцэн өвчин байсан гэд хэлэх гэхээр ерөөсөө тийм мэддэхгүй. Айгүй олон төрлийн ямар ч л байсан сэтгцэн өвчтэй байсан. Тэгэд 18-тай байна уу 19 таахтай амиа орлох гэж хийдэг удаа үзээд амьд үлдснээр сэтгэс мэдрэлийн эмнэлэгт хэсэг хэвтээд сэтгэл зүйчтэй анх удаа яг юу бодогдож байгаагаа хэлдэг. Тэгээ Роберт хэлэхдээ миний толгой дотор өөр хүний ингээд дуу хоолой сонсогддгоо. Тэгээд ихэнхдээ тэр дуу хоолой муу зүйл хий гэж байнгын надад хэлдэг. Ялангуяа аав ээжигээ аал гэд миний толгойд байнгын ингээд сонсогддог. Энэ үед чинь Роберт ээж аваагаа хараагүй бараг 7-8 жил болж байгаа штэ. Тэгсэн ч гэсэн ээж аваасаа бол айсан хിവэрэлсэн. Тэгэд ээж аваагаа алж иж сэтгэл санаа дээртг юм шиг санагтаад ингээд сэтгэл зүйчтэй хэлсэн ч сэтгэл зүйч нь Робертыг ямар ч сэтгцийн өвчин байхгүй байна гэд эмнэлэгт чивтүүлэхгүй буцаагаад гаргаа явуулцдаг. За ингээд Роберт буцаад эмнэлгээсээ гараад буцаад биеийн үнэлэгчийн ажлаа хийж агаад 1973 онд 29 үеийн үед John Farrell гэдэг 30 настай барилгын салбарт ажилладаг нэлээд баян залуутай танилцаад тэр залууд биеэ үнэлдэг болоод нэлээд уддаг. Одоо 7 хоногт нэг удаа юм уу 2 удаа байнгын тогтмол үнэлдэг болчтой. Тэгсэн чинь John болохоор Робертод чи ингээд биеэ үнэлэхэ болоо зөвхөн надтай л унтчихж болох уу? Би чанд биеэ үнэлж олдог байсан мөнгө чинь бүгднийг өгөө гэж хэлээд эхлээд энэ хоёр 7 хоногт нэг удаа уулзчихсан бол сүүлдээ 7 хоногт бүр 3-4 удаа уулздаг болоод тэгээд ихэнхдээ уулзахдаа юу идэг гэсэн мэ гэхээр хотын төвд уулзаад бааранд ороод 2-3 пив ч юм уу өөр ингээд юм ууж агаад дараа нь Johnny гэрлөө явдаг болсон. За энэ үед Роберт бол нөгөө арх харт амхаа өдөр шөнөгүй хэрэгэлсээр л байсан. Тэгээ энэ хоёр нэг өдөр Ердийн хөрөө уулзаад байжгаад одоо энэ хоёр уулзаж эхлээд 6 сар болсон байгаа. Тэг нэг өдөр бааранд ороод жоохон уужгаад буцаж Johnny гэрт хурж ирээд эхлээд Роберт том өрөөнийх нь диван дээр сууж байгаа нэлээд согтуу дээрээс нь харт амхаа татцсан байгаа шүү дээ. Одоо ингээд солиорцсон шиг ингээд согтцсон байгаа. Сууж исэн чинь John Робертод надад чамдтай үзүүлэх гоё юм байна гэж амар баярлал. Нанааста хүлээж агаарай гэж John өрөөрөөгөө ороод хувцсныхаа шүүгэнийхээ хамгийн доороос одоо баахан ингээд зургнуудыг аваад буцаж томор өрөө очоод Робертод амар баяртайгаар ингээл чистэ энийг хартаа гэд зургнуудаа өгсөн. Тэгэл нөгөө Роберт зургнуудыг аваад эхлээл ингээл харах гэсэн чинь нүд нь бүрэлцээд ерөөсөө сайн харагдахгүй. Тэгэхээр сайн ингээд бүр төвлөрж байгаа таарсан чинь Роберт гартаа жоохон хүүхдүүдийн бэлгийн хүчирхийлэлд орж байгаа зургнуудыг барьсан байгаагаа ухаарад шууд урдных нь жоохон байхад нь аав нь яаж зоддог байсан, хүчнэдэж хүчирхийлдэг байсан бүх буухаа дурсан чинь нүдэнд харагтаад зүгээр л тэр зургнууд руу ингээл хараад суугаадсан ерөөсөө яхаа мэдгүй. Тэгсэн чинь John хажууд нь ингээл инээгээл за чамд өстой те юу гэж бодогдож чинь таалагдж чинь уу гоё байгаас те гэсэн чинь Роберт зургнуудыг ингээл шууд доош нь тавиад босоод цаашаа явах гэсэн чинь John араас нь хоёлын зургнуудыг дагаж хийх үгээл энийгэл дапалал хэлсэн чинь Роберт бүр амар өөрийнх нь ингээд уур нь хүрээд ялангуяа өөрөө хүүхэд байхдаа хүчирхийлэлтэй амьдралыг үтцсэн болохоор Johnny-г бол шууд үзий ядаж эхлээд дотроо иймэрхүү жоохон хүүхдүүд хүчинсэн, хүчирхийлсэн, зургийг хүртэл үтсэн, хадгалсан хүмүүс энэ дэлхий дээр амьдрах ёсгүй гэж бодоод хажуудаа байсан заавыг авч агаад шууд John руу үсрээд дайрсан чинь John дотроо болохоор энэ Робертийн зургнуудыг хараад өстой шууд сэрэл нүдэлсэн бахтай гэж баярлал. Робертыг аваад орлоо үсрээ бэжсэн чинь Роберт нөгөө даавуугаараа хүзүүг нь ороогоод
хоёр талаас нь татсан чинь Джон дотроо болохоор яг юу болоод байгааг ойлгоод Робертийн өөдөөс нь ноцолдсон ч бүтлгүүтэж Роберт Джоныг баймалж алдаг. Тэгэл Роберт бодохдоо Джон түр ухаан алдсан байж магадгүй сэргээд босоод ирчихвэ гэж бодоод карманасаа жижигхэн хутаг гаргаж ирээд бүр яг ингээд лулаарсан бох шиг шууд л Джоныг дахин хутгалж эхэлсэн. Хэдэн минут хутгалсныхаа дараа Роберт түр завсарлаад орныхан цаашаа харсан чи алах бахаар нь орноос буугаад алхахыг аваад буцаж орон дээрээ гараад Джонny толгой тархинд бицартлан нүдэд дуусчаад Джонny цогц руу харсан чинь бүр толгойн тэр чигээрээ бицарч байхгүй болсон. Би энэ дэндүү хутгалуулснасаа болоод бараг арьсан хүртэл харагдахгүй болсон шахуу. Тийм болцсон байсан. Тэгэл Роберт дотроо юм хийцэндээ итгэхгүй ингээл зогсоол Джонny цогц руу хараад зогсож байгаад цаашдаа юу хийхээгээ ингээ бодож исэн. За Роберт бол ерөөсөө тийм догшин ууртай хүн бол биш. Урд нь нэг ч удаа цагтаа дээр violence charge гээд зодон зохион эхлүүлсэн, зодтолцсон барьсан гэж баригдаж байгаагүй. Зөвхөн хар тамхи болон мэрсэр хулгай хийснээр л баригдчихсэн. Тэгээд Роберт бол дотроо Джон дахиж хүүхэд хүчирхийлж чадахгүй гэдгийг мэдээд баярлж исэн ч одоо хүний амийг ингээд авчлаа, Джоныг алчлаа. Одоо яана өөрийгөө цагтаад барьж өгөх үү? Эсвэл насаараа цагтаагаас зүгтааж сэтгэлийн айдас төгшүүртэй амьдрах уу? Бас хэрвээ цагтаад өөрийгөө барьж өгөхгүй бол өөрөө бусад хүчирхийлэгчээс ялгаагүй болчихно гэд Роберт цус болсон хувцастайгаа Джонny гэрээс гараад хамгийн орхон цагтаагийн газарт очиж цагтаа нарт би дөнгөж саяхан бэлгийн нэг хүчирхийлэгчийг алчлаа. Надад туссан ч хэрэгтэй байна гэж хэлдэг. Тэг Роберт бодохдоо нэгт цагтаад очиж хэлэх юм бол сэтгцийн эмнэлэгт хэвтэд жоохон ч гэсэн өөрийгөө эмчилж чадах бах. Хоёрт хэрвээ өөрөө очиод хэрэгээ хүлээх юм бол арай бага шийтгэл авч магадгүйгээд цагтаа дээр очиод хэлсэн чинь цагтаа нар шууд Робертыг баривчилж аваад эхлээд ингээ хувцсын солио дараа нь камертай байцаах өрөөнд орсуулгаа. За одоо яг юу болсноо хэл гисэн чинь Роберт бол эхнээс нь тусдал яг бүгдийг хэлсэн, яаж Джонтой танилцсан, яаж алсан нэг нэгэнгүүдээс дараалтаа нь хэлж ах хооронд нь өөр хэсэг цагтаа Джонny гэрт очиод шалгасан чи яг л Робертийн хэлсэн шиг байсан. За тэгээ шуух хурал болохоос өмнө сэтгэл зүйчид Робертыг шүүхтгэл сэтгэл санаа сэтгцэн эрүүл анаагаа шалгуулах гэсэн чинь шүүгч нь Робертийн файлыг хараад багаасаа хүчирхийлүүлж өссөн, хар тамхи арх хэргэлдэг, хэд хэдэн удаа амиа орлох гэж оролцож исэн, дотор нь дуу хоолой сонсогддог юм чинь Робертыг шууд сэтгцэн эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй гэж шийдээд Broadmoor гэд сэтгцэн эмнэлэг рүү явуулчихдаг. Тэгээ энэ эмнэлэг нь тэр үедээ дан ганц хүнд хэрэг хийсэн, хүн алсан, хүүхэд хүчирхийлсэн одоо хоригдлуудын л хэвтдэг эмнэлэг байсан бэлээ. Тэгээд энэ эмнэлэгт Yorkshire Ripper Peter Sutcliffe, Devil's Daughter хочтой 12-тай Sharon Carey гэдэг охин зөндөө олонний танил болсон гэх юм одоо цуврал алуурчид хэвтэж эмчлүүлж исэн. Тэгээ 1970 оны дундуур болсон хэрэг болохоор Broadmoor эмнэлэг тэр үедээ хагас шорон, хагас эмнэлэг шиг зохион байгуулалттай. Тэм өвчтөнгүүд бүх төхөл гарнаасаа байнгын гавлуулсан юм шиг байдалтай байдаг. Тэгээд энэ үед өвчтөнгүүд бол маш их зодуулж, бэлгийн хүчирхийлэлд өрсөлдөг гэсэн яриа гарч исэн. Тэгээ Роберт Broadmoor дэмжлүүлэх зорилготой очсон боловч бараг одоо ямар ч дэмжлэгээ авч чадаагүй. Ерөөсөө л юм уугаал 7 хоногт нэг удаа сэтгэл зүйчтэй хаалт ярилцаал өнгөрөөж исэн. Тэгэд ингээд Роберт 24 хүрээд эмнэлэгтээ хэвтээд хэдэн жил болж байгаа үед 26-тай David Francis нэртэй бас одоо дахин нэг хүүхэд хүчирхийлэгч Broadmoor-т орж ирэхэд Роберт бол Дэвидийг маш ихээр үзэн ядчихсан. Тэгээ Дэвидийг харахаар л нөгөө хүүхэд насандаа хүчирхийлүүлж байгаа үеийг бодохдоо болохгүй байхаар нь Дэвидийг ингээд алах төлөвлөгөө гаргаж байгаа хгүй. Тэгээ Роберт ганцаараа алж чадахгүйгаа мэдээд David Cheeseman гэдэг нэг хоригдолтой нийлж David Francis-ыг алахаар болдог. Тэгээ David Cheeseman бол Broadmoor эмнэлэгт үнэхэрийн дургу энэ эмнэлэг биш бол одоо бараг өөр ямар ч шорон байсан хамаагүй гэж өөрөө дотроо боддог. Тэгээд хэрвээ хүн алах юм бол шорон руу шилжүүлэгдэж магадгүй байна гэж бодоод Робертод туслахаар болдог. За тэгээд энэ хоёр хэдэн 7 хоногийн туршид эмнэлгийнхаа гуанзнаас халбах хулгайлаад цементэн дээр үзүүртэй олтол нь үрж хутга болгочоод одоо яаж David Francis-ыг ганцаараа гин вахт нь барьж аваад өрөөнд нь орж алах вэ гэдгээ бодож байгаад нэг санаа төрсөн нь болохоор хоригдлууд 7 хоногт нэг удаа нэг цаг гарч одоо гадаагаар сакс юм уу волейбол энэ төр тоглолт юм байна л да. Тэгээд яг тэр үед нь алж болох юм байна гэд 1977 оны 2 дугаар сарын 26-нд бүх хоригдлууд гадаа гарч хөл бөмбөг тоглож аваад буцаад өрөөндөө орох үед нь алъя гэж төлөвлөдөг. Яагаад тэгэхээр тэр хаалгаар гарч орж байгаа
цагчин одоо яг нэг дор зөндөө олон хоригдлууд орж байгаа болохоор амар чихэлтэй те. Тэгээд хин хаан юу гэж байгааг харах хэцүү. Тэгээд яг тэр үед нь л нэг өрөөрөө авч ороод алъя гэж төлөвлөдөг. Тэгээд Дэвид Чизман, Роберт хоёр урд нь алхаж байгаа Дэвид Франсисыг хараад яг бие рүүгээ алах цаг боллоо гэсэн харцаар хараад тэр хоёр хоёулаа Дэвид Франсис руу гүйж Роберт Дэвид Франсисын артаас нь барьж аваад утга тулгаад хаалгаар ороод хажууд байсан агуулгын өрөөнд нь ороод дотроос нь Дэвид Чизман хаалгыг цоожилдог. За агуулгын өрөөнд Дэвид Франсисыг сандлан дээр суулгаад нөгөө орчин бол бүхэл бүтэн 9 цагийн туршид хамалсан, хөшгөлсөн, зодсон, хутгалсан, арсан дээр нь сийдсэн. За ингээд тамалж агаад Роберт Дэвидийг сандланаас нь өргөж авч агаад толгойг нь хан руу ухтлан савсан. Тэгээ яг ингээд савж явах үедээ бас нөгөө Джоныг хутгалж явах үедээ ухаан мэдрэлгүй бух шиг зүгээр л хан руу толгойг нь бүр бодоо олтол савсан. Тэг гинт буцаж ухаан ороод харсан чинь Дэвид Франсис бүхэд нэлээд удаж байгаа байдалтайсан. Тэгээ Дэвидийн бицэрсэн тарих өрөөгөөр дүүрэн арга ясанд бутарсан. Тэгээ Роберт утгаараа Дэвидийн тарих руу нүртэл өгснийхэн дараа баталгаатай болох гэж дүрч утгалсан. Тэгээ Дэвид Франсисын цогцос олдоход Дэвидийн толгой тархин дотор нөгөө халбхан хутхан олцсон. Тэгээд энээс болоод Роберт Brain Eater буюу тарих идэгч гэсэн хочтой болчтой. Тэгээ цогцыг олсон Broadmoor эмнэлгийн ажилчид тархин доторх халбыг нь хараад одоо шууд Роберт айгүй бол 2 3 удаа халбагдаж тэр тархинаас эцэн байх гэж бодоод Broadmoor эмнэлэг каннибалтай боллоо гэсэн цуу яриа хүртэл гарч исэн. Тэгээ энэний талаар нь Робертоос өөрөөс нь асуухад бол би хүний тархи энэ төр эцсийн юм бол байх хизээч итгэн нотхон амсч үзээгүй гэж хэлсэн ч одоо сонин дэлгэц тэрийг тоохгүй шууд Робертыг Broadmoor-ын солиотой каннибал гэж ярьжсэн. За Broadmoor эмнэлгийнхэн бүхэл бүтэн 9 цаг мдээгүй өнгөрсөн гэхээр ерөөсөө итгэмээргүй хүмүүс санагдчихжээ. Яаж ч утсаа одоо хүний хашгирах чимээ энтрээр мэдчихсэн л баймаар ингэж зарим хүмүүс хэлдэг. Бас зарим вебсайтн дээр болохоор ажилтнууд нь мэдчихсэн ч гэсэн өрөөний хаалган дээр жижигхэн цонхтой байсан тэр цонхоор нь хараад зогсож исэн ч гэсэн ерөөсөө юу ч мэдээгүй царайлсан гэж бичсэн бэлээ. Гэхдээ энэний талаар бол үнэ үгүйг нь бол мэдэхгүй. За ингээд цагтаа нар имлэг дээр ирэхэд Роберт дахин шууд л хэрэгэвүүлээгээ цагтаа нарт яг юу болсон талаараа нэгнгөө хэлээд Роберт Wakefield гээд шорон руу очдог. Роберт цагтаа нарт би энэ дэлхийгээс нэг ч гэсэн хүүхэд хүчээр хийлэгч pedophile-ыг байхгүй болгож байна гэдгээрээ бахархаж байна. Тэгээ би бол дотроо зөв юм хийсэн гэж бодож байна. Тэгээ тийм болохоор хүлээх ёстой хэрэгээ хүлээнэ гэд хүнд дэглэмтэй Monster Mansion буюу чөтгөрийн хаш хочтой Wakefield шорон руу очдог. За Wakefield-д ихэнх нь цуврал алуурчаад хүчингийн хэрэгтнүүд байдаг болохоор Monster Mansion гэж сонин сэтгүүл нэрлсэн. Тэгээ Роберт шоронд ороод Open Wing гэд хэсэгт хуваарлагддаг. За тэр нь юу юм гэхээр шоронгийн өрөөнүүд өдрийн цагаар онгорхоо байдаг. Бусад хоригдлуудтай чөлөөтэй юм ярьж болдог хэсэгт оруулцдаг. Тэгээ энэ хэсэгт нь цуврал алуурчаад pedophile хүчингийн хэрэгтнүүд гэ зөндөө байдаг. Тэгээ Роберт цагтаад хүртэл намайг бити Open Wing хэсэгт хуваарлаарай. Хэрвээ бидний орох юм бол хүүхэд хүчиндэгч байгаа гэж мэдэх юм бол шууд ална штэ гэд хэлсээр байтал нөгөө Open Wing хэсэгт нь оруулцдаг. Тэгээ ингээд шорондоо жил байлсны дараа дахин аллах хийхээр шийдэж яаж Дэвид Франсисыг алсан тэрэн шигээ өөрийнхөө өрөөнд оруулж байгаа тамлаад дараа нь алхаар төлөвлөж 1978 оны 7 дугаар сарын 29-нд Роберт өглөө сэрж одоо чадах чинээгээрээ хүүхэд хүчинсэн зодсон оролцсон бүх хоригдлуудыг чадхаараа ална гэсэн зорилготой босоод Open Wing руугээ гарч хоригдлуудтай нэгээр нэмэрж агаад буцаад өрөө рүүгээ оруулах гэсэн чинь хоригдлууд Робертийн хэн гэдгийг нь мэдчихсэн болохоор аль нь ч өрөөндөө ганцаараа Роберттай байхыг хүсдэггүй. Тэгээ дээрээс нь сонин сэтгүүлүүд Дэвидийг дүрсэлж бичихтэй хүний мах иддэг зүгээр садист болохоор өөрийнхөө хүслийг хангах гэж аллах хийдэг гэд бичсэнийг хоригдлууд бас мэдчихсэн болохоор аль нь ч Роберттай одоо ингээд цуг өрөөнд орохыг хүсээгүй. За ингэж яагаад Роберт тэр өглөөнөө хэд хэдэн хоригдлуудтай яриад бүтлгүүцсэн ч нэг Салли Дарвуд гээд 46 настай эрэгтэй Робертийн шоронгийн өрөө рүү орж ирдэг. Салли болохоор Wakefield-д эхнэрээ хүчээр хийлж зодсоор агаад алдсан гэсэн хэрэгээр орж ирсэн. Гэхдээ хүүхэд хүчрхийлсэн үгүйн талаар бол мэдэхгүй. За тэгээ Салли ямарчлээсэн Робертийн өрөөнд хэлж орж ирээд Роберт дараа нь ороо шууд Саллигийн толгойг хан руу саваад унангууд нь хаалгаа аагаад юм төшүүлж онгойлгож болохгүйгээр давчаад Роберт Саллигийн дээр гараад халбхан утгаараа ухаан мэдрэлгүй худгалж эхэлдэг. Тэгсэн чинь Салли зүхтаах гэж орлож байгаа бүтлгүүтэд
одоо ингээд нуруугаараа унтсан байх үед нь Роберт дахин дээр нь гарч агаад нуруу руу нутаглаад, гарлуу нутаглаад, хөл рүү нутаглаад одоо хутгалаагүй баг газар биет нь үлдээгүй. За ингээд хамгийн амар болсон хэсэг нь гэх юм бол нүүр хүзүүнээс бас сайлгийн чих рүү хутгаж ихснээс нь болж тархийг нь үзүүрээрээ хутган цоолсон. Тэгчээд хоёр өлнөөс нь Роберт одоо барьж агаад өрөөгөөрөө сайлыг эргүүлээд хаданд оронд тааралцсан бүх юмд сайлыг цогогдож гимтчихсэн. За ингээд өгөхгүй болохоор Роберт хулгаан нарийнхан олс авч агаад сайлыг өгтөл нь бомилж алсан. Тэгчээд Роберт босоод сайлын дарууд руу харж зогсож байгаад юу хийснээ бол маш их бахархалтайгаар харж зогсонгоо дотроо би бол зөв юм хийсэн гэж дотор нь өөрт нь бодогдчихсэн. За Роберт сайлтаа эхлээд хэдэн 7 хоног хитгэлийн олж найзалж агаад алсан. Тэгээ тэр үедээ сайлын жоохон хүүхэд хүчирхийлсэн гэж Робертод хэлсэн ч байж магадгүй. Яагаад гэхээр Робертод бол ганцхан төрлийн хохирогчд байгаа шүү дээ. Тэр нь дандаа педофилууд байдаг болохоор сайлын талаар нэг юм мэдчихсэн болохоор ингэж алсан байх гэсэн яриа байдаг. За дараа нь Роберт цус болсон шоронгийн өрөөгөө цэвэрлээд нүүр гараа угаагаад хувцас солиод сайлын биеийг орон доогоороо нуугаад дахин нэг аллага хийхээр өрөөнөөсөө гардаг. Тэгээ Роберт open wing-тэй гарчаад эрэгтэйчүүдийг өөрийнхөө өрөө рүү урагтаж оруулсан боловч хинж өрөөнд нь орж ирдэггүй. Тэгэхээр нь Роберт дотроо бодож байгаа байхгүй юу? Өгсөн одоо өстө болохгүй бол энэ open wing-ийнхаа гадаа талбай дээр хүмүүсийг ер нь алчвал яасан надаа 30 секунд байна. Тэр хооронд нь алаад алж чадахгүй бол тэгээ тэр үзгээ бодож ирсэн. Дотроо болохоор за айгүй бол алж чадахгүй юм байна. Тэгээ дахиж нэг өөр төлөвлөгөө бодож олоод тэр нь болохгүй бол одоо түрүүнийхээ боцсон төлөвлөгөөгөөр алъя гэж шийдсэн. Тэгсэн чинь яг энэ үед нь хоригдлуудын гадаа гарах цаг нь болж исэн байна л та. Тэгэл Роберт гадаа гарангаа нэг 2-3 удаа ингээл хоригдлуудтай ярьчаал хэсэг алхаж байгаа л боцож нөгөө өрөөрөөгөө орохынхоо өмнө 56 настай Уильям Роберт гээд нэртэй 7 настай хүүхдийг жоохон охиныг хүчинцэн хэрэгээр шоронд хоригдож байгаа хоригдлын хажуугаар нь өнгөрдөг. Тэгээ Уильям Робертыг хажуугаар нь өнгөрөх үед нь өрөөнийх нь хаалга нь онгорхой яг унтаж таарсан. Тэгэнгүүт нь Роберт шууд хутгаа гаргаж авч агаад Уильямын дээр гарч байгаа тухайн мэдрэлгүй хутгалж эхлээд 1-2 хутгалтын дараа Уильямс ирээд Робертыг ингээд зогсоох гэж өөдөөс нь оролдсон штэ. Тэгсэн чи ерөөсөө дийлэхгүй байсан. Тэгээ Роберт хутгалж эхлэхээрээ хүн алж эхлэхээрээ ер нь бол одоо ингээл шууд л бараг супер павертай юм шиг гинт амар хүчтэй болчтой мэлээ л дээ. Тэгээд хинч одоо ер нь өөрийг нь дийлдэггүй. Уурнаасаа болоод тийм хүчтэй болчтой гэх юм уу та. Тэгээд хохирогчдынхоо ялангуяа нүүр хүзүү рүү нь их хутгалдаг. Тэгээ Уильямыг нийт 20 удаа хутгалж Уильям бол тэр дороо үхдэг. Тэгээ Уильям өгчээд байхад Роберт бол зогсож чадахгүй. Уильямыг харахаар л тэр нөгөө жоохон охинд юу хийснийг нь бодохоор өөрийнх нь дахиж нөгөө муухай дурсамжинд бодогдоод ахаар нь толгойг нь аваад хан руу дахин бицартлан зогсон. Роберт хохирогчдынхоо нүүр царайг дандаа хэрцгийгээр бодоо олгодог учраас нүдэнд нь аавынхан царай харагддаг учраас тэгэж хэрцгийгээр нүүр хүзүүрүүн дайрдаг. Тэгээ Роберт одоогийн байдлаар 4 хүн алдсан байгаа. Тэгэд өглөөс эрэхтэй чадах чинээгээр аална гэж төлөвлөжсэн боловч Уильямыг алсныхаа дараа хангалттай болсон юм шиг санагтаад шууд цус болсон нөгөө хувцас царайтайгаа харуул дээр очиод нөгөө халбан хутгаа газар руу шидэд өнөө оройгийн тооллогонд 2 хүн дутуу унахтаа гэж хэлдэг. Тэгэл нөгөө харуулууд ч шууд айгаал хүүе юу болчоо гэл Робертыг доош нь түлхэж унаагаад хамаг гар үлийг нь хүлээд тусад нь ганцаараа нэг өрөөнд хорьсон. Тэгээ хорж байгаа хугацаанд Робертыг яг яах вэ? Яавал хүн алахгүй байх вэ? Яамар ч юм битээ одоо гэд бодогдчихсэн. Яагаад тэгэхээр Роберт ч аль хэдийн хамгийн чанга дэглэмтэй шоронд байгаа штэ. Тэгээ тэрнээс өөр яах вэ гэд буцаагаад Broadmoor руу явуул тийм үү тийшээ явуулаад ямар ч өөрчлөлт байхгүйсэн. Тийм болохоор тэр эрэггүй гэж аан. Тэгэнгүүт нь Робертийн өмгөөлөгч нь болохоор шүүгч болон цагтаа нарт хэлж байгаа хгүй. Робертийн сэтгц мэдрэлийн лэмжлэхгүй бол иймэрхүү төрлийн хүн алсаар л унахаа. Тэгээ тийм болохоор яг сайн эмчилж чадна гэсэн сэтгцийн эмнэлэг рүү явуулах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь Роберт бол чөтгөр бишээ бүр багасаа л амьдралын тамшиг байсан нэг шоронгоос нөгөө шорон руу дамжуулж нэг шоронгийн өрөөнөөс нөгөө өрөө рүү явуулсан ч Роберт иймэрхүү хүмүүс алхаа зогсоохгүй учраас өөр сэтгцийн эмнэлэгт очиж имжлүүлэх хэрэгтэй
гэж хэлсэн. Дээрээс нь Роберт өөрөө хүртэл шүүгч байхдаа хэрвээ би 1970 онд эцэг эхээ алдсан байсан бол өнөөдөр миний алсан хүмүүс амьд байна хаа гэж хэлжсэн. За ингээд 1983 онд Робертыг үлдсэн шоронд байх хугацаанд нь одоо насаар нь ганцаарнг байх шийдвэр гарч том шилэн хайрцагт өрөөг хийж том шилэн хайрцаг шиг өрөөг хийгээд Робертын юу хийж байгааг нь харуулууд 24 цагийн туршид харахаар болсон. Тэгэд хэрвээ байнгын Робертыг юу хийж байгааг нь харж авах юм бол Роберт дахин хоригдол алж чадахгүй гэж бодоод сум нэвтэрдгүү хагардгүү шиллээр шоронгийн өрөө болгож шоронгийн хамгийн доод талын давхарт подвалах ганцаарнг нь хордог болсон. Тэгээ хажуудаа байнгын харуултай Роберт AA буюу хамгийн аюултай гэсэн хоригдол болдог. Тэгэд Роберт Модслиг одоо хүртэл Wakefield шорондоо байж байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар 68 настай шилэн өрөөндөө бол нийт 40 жил ганцаараа суусан. Тэгээ 6 жилийн дараа solitary confinement гээд ганцаараа цонх байхгүй харанхуй өрөөнд хинтэж дуурахгүй юм ярьж болохгүй тусгай өрөөнд хоригдсон рекордыг эвдлэх юм билээ. Тэгээ үлдсэн насаараа энэ шилэн хайрцагтаа байх болохоор усанд орхооч болсон, үсээд сулгаач болсон, болоод үсээ ургуулад тураад бүр жижигэн болцсон болохоор нь Wolfman of Wakefield гээд Wakefield-ийн хүн чон гэсэн хочтой болцсон байжсэн чинь Робертын ах нар нь Роберт дээр ирж зочилсноор Роберт бол үсээ усуулаад усанд ороод өөрөөгөө арчиж эхэлсэн. Тэгээ зөвхөн Роберт дээр 3 л хүн ирж уулзаж болдог. Тэр нь дээдлийн 2 ах нь, ахынх нь 1 хүү, бусад өөр хүмүүсийг бол ерөөсөө оруулж уулзуулж болтгоо. Тэгээ бас Робертын ах дүүс нь Робертын талд байнгын байдгаа. Тэгээ Робертын алсан хүмүүс шангаа хүрсэн гэж боддог гэсэн. Тэгээ бас Робертын ах нар нь ирж уулзахаар болох юм бол 12 харуул ингээд тойроо зогсчдөг. Тэгээ Роберттай уулзах гэж болстой бөө юм болдог болохоор ах нар нь ингээд байнгын уулзаад байж чаддгүй. Тийм болохоор байнгын ингээд хоорондоо захаагаар харилцдаг, бичлцдэг гэсэн. Тэгээ ялангуяа ахынх нь хүү Gavin-тай захаагаар их харилцдаг. Тэгэд Gavin Роберт руу ямар ТV шоу үзэж ийн тэрийгэ хэлдэг. Тэгэл Gavin болохоор тэр айгуу гоё ТV шоу байлээ. Тэр кино үзээрэй гэнгүүт Роберт өөдөөс нь бас өөр дахиад нэг ТV шоуны нэр хэлж өгдөг. Тэрийг үзээрэй гэж хоорондоо тиймэрхүүгээ захаа бичлцдэг. Тэгээ захаанаас нь харахад ямар ч л байсан өрөөндөө зурагттай байна. Тэгээ бас сэтгцийнхаа өвчнөд зориулж зөндөө юм уудаг. Тэгээ бас ер нь залуу үе бодвол Роберт маш тайван шал өөр хүн шиг болсон гэж ах нар нь хэлсэн. Тэгэд ууж байгаа амнисаа болсон уу эсвэл хажууд нь өөрийнх нь бага насны дурсамжийг бодогдвол хоригдол байхгүй болсон уу ямар ч л байсан маш тайван тэгээд уран зураг шүлэгт дуртай. Тэгээ байгалийн тухай баримтат кино үзэх дуртай болсон гэсэн. Тэгээ захааныхаа төгсгөл болгон дээр Love Wolfie гэд бичдэг. Тэгээд энэс харахад Роберт Wolf гэдэг хочондоо их дуртай. Яагаад тэгэхээр чончин ингээд хүчтэй ганцаараа байвал байцдаг амтан болохоор энэ хочороо маш их бахархаж байнгын хайрт Wolf гэж нэрээ бичээд захаагаа дуусгадаг. Тэгээ Робертын алсан 2 дахь хохирогч хоригдол Дэвид Фрэнсисийн цогцыг задлан шинжээчээр оруулахад тархин бүтэн байсан гэсэн. Тэгэхээр Роберт алсан хүнийхээ тархинаас идэг болж тарж байхгүй юу? Тэгвэл зарим хүмүүс болохоор хүн болгоны тархины хэмжээ өөр, задлан шинжээч тэрийг нь мэдээгүй байж магадгүй байна. Тэгээ бас Роберт ч гэсэн худлаа хэлсэн байх магадaltaй гэж ярьсан байлээ. Тэгэд Робертын талд ордог, дэмждэг хүмүүс бол англиар дүүрэн байдаг. Хүчингийн хэрэг ялангуяа хүүхдийн хүчингийн хэрэг үйлцсэн хүмүүс бол шууд өөхөх ялтай гэж боддог хүмүүс байдаг. Робертод ингээд талд ордог, тусалж дэмжихийг хүсдэг хүмүүс бол зөндөө байдаг. Тэгэд Роберт бол баг анхны шоронд орсныхаа дараа цуврал алуурчин болсон хүн байх. За тэгээд миний энэ хэрэг дээр олж чадсан бүх мэдээлэл нэг иймэрхүү байна. Тэгэд миний хувьд бол Робертын талаар хэлэхэд бол үнэхэрийн өрөвдөлттэй амьдралтай бүр хар багасаа л ихсүүлээд аавда зодуулдаг, ээж нь тоодгүй. Тэгээд ерөөсөө эцэг эхийн хайр гэдгийг мэдрээгүй. Эцэг эхийн хайрч байтугай зүгээр гэр бүлийн хайр гэдгийг нэгч мэдэрч байгаагүй. Тэгээд айгүй өрөвдөлттэй эрэхтэй. Тэгээд хэрвээ ингээ жоохон байхдаа ч юм уу өсвөр насндаа авч болох тусламжийг хэрвээ авцсан байсан бол үдээд шорон байхгүй л ах байсан бах. За тэгээд та нар бас энэ хүний талаар юу гэж бодож ийн бодлоо комент хэсэгт хуваалцаарай. За тэгээд дараа 7 оныхон дугаар хүртэл түр баяртай.
就到这星球。